За hey guys, юу байцгаана? За хэдүүлээ өнөөдөр болохоор цааш нэг бичлэгээр уулзч байна. За тэрний одоо бичлэг вэ гэхээр өнөөдөр би ажилласаа ороод түрээд ирсэн байна. Хэдүүлээ одоо ер нь миний evening scare буюу ер нь оройг яаж өнгөрүүлдэг вэ? Өнтө хүртлээ өөрийгөө арчилдаг талаар үзэцгээе. Тэгээ хамгийн түрүүнд хэдүүлээ гой хоол хийж идий гэж бодож байна. Тэгээ хэдүүлээ бас ярих жоохон бас өөр юмнууд байна. Тэгээ бас хийх гэсэн юмнууд байна. Тэгвэл одоогоор миний өрөө жоохон жаахан муухай харагдаж байна. Миний өрөө жоохон ор хэсгээрээ бол жоохон юм муухай байна. Тэгээд яа жоохон ингээд ер нь жоохон юмнууд ингээд байна. Наран цай болохоор шинэ бичлэг оруулсан байна. Тэгээд яг юм хийм цэвэрлэх юм эсвэл яг юм хийх ёстой болоход хажуураа тавьчаад наран цай ихтэй амар гой сонсогддог тий. Мэдээж болно. Шанаа юу гэвэл галганы амтж үлээ. Ингээд жоохон одоо сайхнаар хэлбэл хатуужсан шударгаарч бай шударгаар босч ингээд дээрлэхүүлээ тэр чинь ингээд зэрэгтээ юуг одоо тий бодож үлэхтэй сургууль заах хэрэгтэй сурсан мэдсэн дайггүй ажилд орох нь амар чухал болоо ингэж явж сайн болно хариуцлагатай байдал суралцуулах гэдэг юм чинь юу гэдгийг ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй байгаа зүйлс олгогдоогүй хүмүүс ингэж энерж хайрлах хэрэгтэй хойч нар нь өөртөө зугаа тэгэнгүүт энэ нь аим. За hi guys. За ер нь бол манай өрөө ер нь болчихлоо шүү. Yeah, isn't it? За ер нь бол өрөөгөө бол болгочихлоо. Тэгээд одоо болохоор хэдүүлээ ер нь бол хоолндоо орцгоё. Гэхдээ тэрнээс өмнө та бүгдд бас танилцуулмаар байгаа нэг зүйл байна. Let's go. Я өнөөдөр аян хавхын болсон байгаа. Ер нь бол хүнсээ цуглуулсан байгаа. Тэгээ ер нь бол юу авснаа бас сонирхолтой гэж бодлоо. За би бол түүх авсан нь спинат. Өглөө идэх гэдэг нь бол юм wrap авсан байна гэдэг протеинтэй. Яг үндэ би бол талах авмаар байсан гэхдээ алигта талах байгаагүй учраас ер нь бол wrap авсан. Тийм болоо. Тэгээ томат. Тэгээд дараагаад нэг сургуулийн гаан зэдэлсэн чихэр амар зардуу байсан байхгүй юу. Тэгээ яг би энийг ингээл харцал flashback. Мөр санийтай хэвлэний эцгээ. Топ 18 оноо. За дараагийнх нь болохоор луу авсан байна. Тэгээ Swiss картофел буюу чихэрлэг төмөс бас өвдөж гэдэг юм шинхэн буюу гахамаа хавцмах тийм баслаа. Тийм моцарелла авсан байна. Яг гүр нь бол хэзээ идэх байх. Тэгээ би болохоор одоо яг Германд 2 жил болж байгаа байхгүй юу. Тэгээд яг яг ингээд ирээ таах байжсэн үе бодвол одоо ер нь бол миний ингээд амьдрал гэх юм уу эсвэл бол энд ингээд байгаа ингээд ер нь рутинууд ингээд амар юм нэгэн хэвэн тэгээд юм амар юм тогтвортой ер нь бол болчихсон. Одоо ингээд гэр бүлээс хансан ч гэсэн гэдэг юм уу эсвэл бол жоохон юм ганцаарсан ч гэсэн яг юм нэг боддог зүйлс эсвэл буцаад ингээд санаад за ийм үе байсан тэгээ яг тэрний дараа амьдрал ямар болдог вүлээ яг ингэж жоохон хэцүү мэдэрсэн үед яг ямар шүү юмд артаас нь хүлээж идэг билээ гэдэг талаар ер нь бол жоохон мэддэг. Тэгээд энэ болон чи ингээд яг үндэ би өнөөдөр ганцхан ингээд гэр бүлээ санаад ч гэдэг юм өнөөдөр ганцхан жоохон амар хэцүү мэдэрж байгаа зүйл ер нь бол биш шүү дээ. Тэгээд уусаа гадаадаас байдаг ч юм уу эсвэл ганцаараа яг байдаг хүмүүс бол яг нэг бүгдийг мэдэх байх. Тэгээд ер нь бол угаасаа ингээд ганцхан тохиолддог зүйл биш, ганцхан удаа ингээд болоод өнгөрдөг зүйл биш. Тэгээд угаасаа ганцхан удаа ингээд тэрийг ингээд ойлгоод толгойн дотроо багтаагаад за ингээд тэгдэг. Ганцаард гэдэг зүйл бол ийм ганцаард гэдгээс бол ингэж гардаг, ингэж хийх ёстой гэсэн тийм ганц удаагийн зүйл ерөөсөө биш гэх юм уу. Энийг зөвхөн ганцхан удаа хийгээд тэгээд чинь ингээд бие толгойд чинь ингээд дадал болчих юм зүйл ерөөсөө биш. Тэг яг үндэ би одоо 2 жил яг амьдарч байгаа. Тэг яг үндэ би чинь ингээд хүмүүсийг бодвол амар гэмэрлүү явж исэн. Тэгээд манай гэрийн ч гэсэн энд ирчихсэн. Тэгээд яг бас яг ярил хагас жилдээ бол би бол гэр бүлийнхнээ бол яг жиж аваад бол харцдаг байгаа байхгүй юу одоо ингэ бодонгууд тэгсэн мөрчлөө надад тийм нэг юм ганцаардах гэдэг ч юм уу эсвэл юм гэр бүлээ санах гэдэг зүйл бол амар их тулгардаг. Би бол яг ингэ анх бичлэгэн дээр бол хийжсэн тий ингээд анх би яг Германд ирчээд надад юу н ямар санагдсан яг анх университет буюу их сургуульд орчоод юу н бол жоохон ингэ сэтгэлээр унах зүйл гарч исэн гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд яг тийм зүйл зурсан, туулсан, тэгээ ингээд даваад гарсан ч гэсэн одоо ч гэсэн юм нэг юм ганцаараа байх үед эсвэл жоохон ганцаардах үед бол жоохон юм яхаа мэдэхгүй болов үед бол байдаг. Хамгийн эхлээд бол ер нь бол ганцаараа байх гэдэг бол хэцүү. Ганцаараа байхаас илүү ганцаардах гэдэг зүйл бол яг хэцүү. Тэгээд энэ ганцаараа байх, ганцаардах гэдгийн хоёрыг ялхаад
чи өөрөө сайн гаргаж чадвал яг тэрнээс үүдээд ч гэсэн яг зөв ганцаардаж мэднэ, эсвэл яг ганцаардж байгаа үедээ юу хийх юм бол мэдэж чаддаг болно гэсэн. Тэгээд одоо ер нь бол миний хамгийн эхлээд ингээд боддог зүйл нь би яг ганцаардаад байна уу, эсвэл зүгээр л ганцаараа байгаа маань юм уу? Тэг ингээд яг ингээд ганцаараа байх одоо юу гэдэг чинь ингээд ганцаараа одоо хүнс төлөх ганцаараа гадуур ингээд хоол идэх яг тиймэрхүү зүйлс чинь яг бодоод үзэнгүүт жоохон ганцаарч байгаа юм шиг мэдрэгдэн. Гэхдээ зүгээр л ганцаараа байх цаг хугацаа, ганцаараа өөртөө гарах одоо юу гэдэг тийм spare time одоо ганцаараа байх хугацаа гэдэг зүйл чинь яг хүн ингээд гоёор мэдрэг гэвэл ер нь бол амар тайван тэгээд ер нь тэрийг ингээд гинээсэн гэдэг чинь ингээд яг гоё юм мэдэрч болох цаг хугацаа дагаад байдаг байхгүй юу? Тийм болохоор ер нь бол миний хамгийн эхлээд хийдэг зүйл бол яг энэ зүйл би ганцаараа байхад зориулагдаж ингээд болж байгаа үйл явдал байна уу? Эсвэл бол би яг ганцаардаа байна уу? Одоо хүртэл ингээд одоо 2 жил ингээд ганцаараа гадаад ер нь 2 жил ингээд гэрээсээ хоол ингээд байхад бол яг юм хүмүүс хэрэгтэй мөчөд маань хүмүүс маань байгаагүй ч юм уу эсвэл бол тийм үед бол бас гарч исэн. Гэтэ ер нь бол ихэнх тохиолдолд би угаасаа тийм ямар нэгэн хэцүү зүйл тохиолдоход ч гэдэг юм уу. Тийм үед болохоор илүү хүнтэй байхад миний угаасаа юм мууд ч гэдэг юм уу тэр ингээд хэцүү байгаа байл маань ингээд амхан яваад ингээд хоол ингээд байхгүй болчтыг ер нь бол анзаарч ирсэн гэх юм уу. Өөрийгөө бас яг ямар шиг хүн бэ гэдгээ бас жоохон тодорхойлох хэрэгтэй. Хэрвээ ганцаараа хэцүү байх үедээ хүмүүстэй ингээд ярих ёстой ч гэдэг юм уу. Тийм хэрвээ чам мэдрэмж төрдөг бол яг тэрийг харах хэрэгтэй. Яг чамд ингээд итгэвчмээр юм уу эсвэл ингээд найз нөхөд чинь байдаг бол тий яг ингээд салгаад хэцүү байна гэдгийг хэлж явах хэрэгтэй. Ер нь бол тэрийг би бол амар жоохон бодсон ингээд хэцүү байгаа үедээ хэцүү бай гэдэг хүмүүст хэлчих хэрэгтэй тий. Яг хүн бол тусламж авч чаддаг байх хэрэгтэй гэх юм уу. Тэгвэл чи бас энэ ганцаардал гэдэг зүйлээс арай амархан арай ингээд тэг хүний тусламжтай арай их юм хөнгөнөр давах боломжтой. За тэгээ ер нь бол бас ганцаараа байх үедээ нэрэл ганцаараа байхыг хүсдэг хүмүүс байж бас болно шүү дээ. Тэр хүмүүс бол яг чи өөрөө ганцаараа байхдаа юу хийх хэрэгтэй вэ? Юу бодох хэрэгтэй вэ гэдгийг бас амар сайн тунгааж бодох хэрэгтэй. Ганцаараа тэг гонёж явах үедээ ганцаараа баймаар байдаг тэг хүмүүстэй ингээд зурлах дурггүй хэрнээ яг тийм үедээ өөрийгөө бүр эвдлэхээ өөрийгөө бүр гониглуулахаар юмнууд хийдэг бол яг үнд тийж байх хэрэг байхгүй шүү дээ. Тэрний оронд яг ганцаараа баймаар байдаг бол яг зөв ганцаараа бай. Яг тэр ингээд цаг хугацааг өөртөө ингээд гоёор мэдрэх хэрэгтэй. Юу гэдэг чинь бичдэг ч юм уу, эсвэл илүү боддог ч юм уу, эсвэл ингээд тунгааж бодох, ургуулж бодох гэдэг хоёр чинь шал үр зүйл шүү дээ. Тийм болохоор илүү тэр зүйлийг тунгааж бодох хэрэгтэй. Тэгэхэд бол надад бол бичих зүйл гэдэг зүйл бол амар их тусалдаг. Тэгээд би өөр нь бол яг одоо баг хагас жил 8 сар болж гинүү. Тийм ээ 8 сар ер нь бол болж 8 сарын өмнө болохоор би яг агуу дагунтай үехэд тэгээ яг салж үдчихсэн байхгүй юу. Тэгээд ер нь бол угаасаа хүмүүс ер нь бол мэдэх байх. Тэгээд салалт гэдэг чинь яг ямар хүнтэй одоо хэр удаа тэр хүнтэйгээ цуг байсан сүл хамаараа ер нь бол яг хэсэг хугацаанд бол яг хүний бол амар юм breakdown ч тэгээд ингээд жоохон хэцүү болгож бол чаддаг зүйл. Тэгээ яг тэрийг болохоор би яг амар бичих гэдэг зүйлээр ер нь бол амар давж гарч ирсэн. Ер нь бол одоо санагдаад байдаг. Тэгээд одоо ч гэсэн буцаад яг юм эргэлцсэн ч юм уу эсвэл өөрийгөө ингээд мэдгүй те ингээд жоохон ингээд өөрийгөө зөв явж гин үгүй байна уу ч гэдэг юм. Эсвэл хаяа зүгээр тэрийг ч бодоогүй байх үед зүгээр тэр тэмдэглэжсэн биччихсэн юмнуудаа буцаж уншихаар би ч нэр ийм юм гарсан штэ ийм юм тэр үед бодож ирсэн штэ. Тийм болохоор одоо би чинь арай ингэж явж болох юм байна. Явчихна гэвэл би тэрийг чинь өмнө шал аль хэдийн үзсэн шүү дээ. Тийм болохоор би ингэж зовж үзсэн юмаа дахиж үзэж яах юм гэдэг ч юм уу те. Тэгэж өөртөө буцаж сануулгын тулд тэгэж буцаж өөрийгөө одоо урамшуулж одоо өөрийгөө буцаж сэнгэлхийн тулд ер нь бол бичих гэдэг зүйлийг би бол амар хүмүүст ер нь бол юм филм боёо санал болгоно. Гэтэ хүн өөрөөсөө шалтгаалаад одоо яг юу хийхээр өөртөө ингээд зүгээр аяж жоохон гоё санагддаг тийм. Тэгээ би бол бас гадуур алхах дуртай. Тэгээ яг гадуур алхаж байгаа юм дээр бодох дуртай. Тэгээд дуу бас ингээд тийм ер нь сонсох дуртай гэдэг ч юм уу. Яг юм хүн ингээд бас ингээд өөгцөн зүйлээрэн ч гэдэг юм уу. Эсвэл яг хийх дуртай зүйлээрээ ер нь бол тэрийг хийж ганцаараа байх бол маш зүгээр. Тэр өдөржингөө гэртээ ингээд гарууцаар ширтээ твтэд бол хинч яг ганцаарлаас гарч чадахгүй. Хинч өрн тэр гонигтай ситуацаас гарч чадахгүй. Тэгээд мэдээж тийм үеийг ингээд авах хэрэгтэй гэсэн тийм үе бол байна. Гэхдээ тэрийг удаан хугацаанд өөртөө наалтуулаад удаан хугацаанд хамт ингээд байлгаад байж бас болохгүй. Тийм болохоор тэрнээ бас жоохон анхаараас гэж бодож байна. Бас миний ер нь бол боддог ч гэдэг юм уу эсвэл энэ олон ингээд зүйлсээ ингээд даван туусны дараа зүгээр ингээд боддог зүйл маань яг юм ганцаардах гэхээс илүү бас юм хоосон аргих мэдрэмжүүд бас зөндөө байдаг. Яг бүр юм ганцаардаа байгаа юм гэхээр бас үгүй. Гэтэ яг ингээд бүр ингээд амар их найзуудтай уулзаад эсвэл амар юм актив амьдарч байгаа ч гэсэн яг тийм мэдрэмж гарч ирэх зүйл байна. Яг ганцаардалтай ганцаараа байхдаа үл хамааран тийм ээ. Яаж ер нь бол тийм юу гэж бодож өрн давж хардаг вэ гэхээр яг үндэ ингээд олон
туршлагаар ч гэдэм олон юм breakdown жоохон ингэ down болсон ингэ үеуд баа штэ ингэ амьдрал чинь мэдээж ингэ дандаа дээш доош хэлбэлцэлтэй. Хаа мэдгүй тэг яг юу хийгээд байгаагаа мэдгүй. Тэг хаяа бүр ингэ юу хийгээд байгаа гэж юу жоохон бодогддог ч хүн байдаг штэ хүмүүсийн амьдрал. Тийм үеүүдийг юу нь би юу гэж бодож давдаг вэ гэхлээр энэ үеүүдийн ард намайг ингэ яг юм том зүйл хүлээж байгаа. Яг миний ингээд амар их ингээд уналтанд орсон, амар их хэцүү санагдсан, амар их ингээд боломжгүй санагдсан зүйлийн араас нэг том юм хүлээж байгаа. Намайг яг нэг зүйл хүлээж байгаа гэдэгт би амар итгэдэг. Яа тэгвэл би ингээд доошоо мэдэрсэн үе болгоно, доошоо ингээд унасан үе болгоно ингээд амар их ингээд хэцүү санагдсан үе болгоно тэрийг би хэрвээ даваад гарахад уусаа одоо бодсон даваад гарсан байгаа штэ. Даваад гарсны араас миний амьдрал зоолтой нэг тийм одоо нэг юм reward гэж ярьдаг штэ, нэг юм баярлуулсан нэг зүйл гарч ирдэг байхгүй юу. Тэгэл яг нэг хэцүү зүйлсийн араас чам амьдрал нэг юм шагнадаг байхгүй юу. Тэрээшээ чиний бодоод үзээрэй. Яг ингээд амар нэг хүнд гомдоод, эсвэл амар нэг үед найзгүй санагдаад, эсвэл амар нэг үед ингээд хинч чамны амьдрал чиний амьдрал байхгүй шиг санагдах үед дараа нь хин гарч ирдэг вэ? Дараа нь чиний амьдрал хэн орж ирсэн бэ? Яг ингээд нэг зүйл бууж өгөн өөрч юм. Яг нэг зүйлийг ингээд чадахгүй юм шиг санагдаад. Гэтэ чи зүгээр л цаашаа муурашаа яваал гэсэн. Гэтэл чиний тэрний чинь араас юу гарч ирсэн бэ? Бодоод үзээрэй. Тэнгүүд яг хүмүүсийн амьдрал яг хэцүү зүйлсийн араас нь заашгүй нэг удаа нэг юм гарч ирсэн байдаг байхгүй юу? Тэрийг би болоо зүгээр ингээд бацтай жоохон хилэн тэгээд өөрөө ч гэсэн тэрийн тэгтэгдэг болохоор яг бүр юм хэцүү орхицсон тийм ингээд жоохон яахаа мэдгүй санагдаж байгаа үед маань ер нь бол үедээ тэрийг бодож өрөөдөө жоохон тайвартай. Зя. За тэгээ хэдүүл болохоор би болохоор өнөөдөр дахианы махтай ер нь бол паста болонис ч юм ер нь хүрхийн матартай. Гэтэ хэдүүл дахианы махтай хийчих гэж бодсон. Гэтэл миний ер нь бол мах гэсчихгүй байна. Тийм болохоор би бол түүф авсан байгаа. Түүфүүгээ хийх гэж бодож байна. Гис хоолыг бүлээн өрөөдлөө. Миний хоол бэлэн болчихлоо. Хэдүүлээ одоо амсаж үзцгээе. Сансан байна. Миний хоол бас гойсон байна. Би бол жоохон ганцаар мэдрээд ингэ тэгсэн чинь ингэ жоохон ярьж мэрч зүгээр болчлоо. Тийм болохоор ер нь бол тэрийг ингэ хийж үзээрэй. Тэгээд бичиж үзэж болно, ярьж үзэж болно. Самаа мартсан бах та. Би самаа савнаг нь мартчихж. Бид хоёр манай найз би нэнд очдог байхгүй юу? Ингээм өөр хотод амьдардаг.
Тэг ингээд амралттай чөлөөт цагтай үедээ би биеинд очино. Тэг гоё ингээ байна. Дандаа юмнууд байна. Дандаа бүр яг ингээд хинэндээ очиж тэрнийндээ юмаа дандаа мартдаг. Сайхан унтах бэлтгэлтэй оръё. Тэгээд унтахаас өмнө бас миний хийх ёстой 2 ажил байгаа. Тэр нь болохоор нэг нь болохоор би нөгөө нэг бичлэгийнхаа өмнө хийсэн хичээлүүддээ бүртгүүлэх гээд тэгээд тэрийг хийчих. Тэрнээс өмнө хийдүүлээ. Өөрийг тасалчих. Манай найзад авахгүй цаваа гээд тэгээд тэр л болохоор анхнаадаа ингээд юм химийн гойжуулагч химийн одоо химийн бүтцтэй гойжуулагч биеийн бүтцтэй гойжуулагч гэх юу нэг тайлбарлаж үзсэн. Тэгээд тэрнээс хойш юу нь бол юм төрхтөг гойжуулагч илүү хэрэглүүл одоо арсигтэй ингээд гэмтээхгүй ингээд зөв гойжуулдаг гэж юу нь бол сонсоод тэгээд юу нь бол юм төрхтөг гойжуулагч юм тэрнээс хойш хэрэглэж байгаа. Тэгээд яг юм хамарны яг ингээд одоо барзаад идэх тиймэрхүү зүйлийг юу нь бол иймэрхүү төрхтөг гойжуулагчнууд амар ингээд сайн шийдэж өгд юм шиг амар санагддаг байхгүй юу? Yes, welcome. Тэг өнөөдөр болохоор ер нь юм жоохон жимчлөөдөө тэгээд жоохон бас бичлэгийн хувьд ч гэсэн жоохон туршлага муутай тэгээд жоохон сонирн битсэн ч зүйлүүд байж магадгүй. Гэхдээ тэрийг маань өршөөгөөрэй. Тэгээ гоё үзээрэй. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.